багш профессор захирал байгаа залуу багш нар хоёр удаа та бүхэнд сургуулийн бодлого зохицуулалтын газар багшийн хөгжлийн зөвлөлт зохион байгуулж ээлж багшаа алдаршуулгын зочин профессорын энэ оны анхны уулз дээрээс эхэлж байгааг мэдээлэл таатай байна. Энэ удаагийн уулз дээрээс манай төсвийн биологийн молекулын биологийн профессорын багийн ахлагч Жамын саунд явууч маань оролцож байгаа. Мөн өнөөдөр анхны уулз дээрээс маань оролцоод энэ зүйл програмын сургуулийн захирал Андаа ухны доктор Зэд Тохиолж багш маань ирсэн байна. Эдний багш маань ирсэн байна. Бидний өнөөдөр мэдээлэл хийсний мэдээ. Тэгээд юуны өмнө энэ зүйл програмын сургуулийн захирал Андаа ухны доктор Зэд Тохиолж багш маань ирж бүгд эндэр төрж байна. Манай сургууль энэ жил эмзэг сургуультай нийтдээ 165 багштай эмзэг сургуулийн өмнөд авсан. Тэгээд мөн энэ жил бас 11 багш шинээр авсан байгаа. Залуу багш нарын хамт бүгдээ төвчөө замун хоёр багш маань одоо профессор болж ирсэн. Ингээд бас өнөөдрийн уулзалтыг бол сургалтын бодлоготой хамтдаа тэгээд энэ залуу багш нарын бас бид энэ сургуулийн олон сайхан профессоруудтай танилцуулах биднийхээ хийсэн бүтээслийг бас өдрүүлэх профессорудаас туршлага судлах энэ залуучууд маань цаашдаа бас энэ сургуулийн сайхан профессоруудын адилаар мэдээж олж ирэх багш мэдээж дараагийн дэд профессор бол биднийхээ туршлагыг судалж биднийхээ бас замаар учиртай байна. Ийм учраас бидний профессорудаа алдаршуулгыг бидний уулзалтыг бол хийж байгаа. Ингээд манай сургуулийн нийт багш нарын бол 60-аараа өргөн бол одоо залуучууд байгаа. Залуу эрдэмтэн багш нар бас залуучууд болж байна. Мэдээж бас энэ залуучууд маань профессор сурах юм байна. Ялангуяа оюутнууд ч гэсэн тийм залуу багш нар байна. Энэ багшнараас бас өдөр дөрөөл ингээд сурах хэрэгтэй. Энэ учраас өнөөдөр бас манай сургуулиас төрсэн Жарын санд багш нар бас амийнхаа хэлцэг өгч байгаа. Бид бас баяртай байна. Ингээд юм уу шүү дээ. Нэшний мэдээ яа. Ингээд таамаглаад Сандиа Андаа доктор профессор Сандиа багшаа танилцуулгыг хий. Зүгээр харагдаж байгаа. Сим биологийн молекулын биологийн багийн ахлагч Сандиа багш маань мэргэжлийн чиглэлийн талаар ямар чиглэлээр ажил хийдэг вэ? Эмнэлзийн чиглэлээр өөрөө их хэмж молекулын биологи, микробиологи, биотехнологи, молекулын гэдэг ийм 5 үндсэн чиглэлээр судалгаа хийгээ ажиллагаа бол хийгээ. Тэгвэл Сандиа багш маань та бүхэн үзээр ингэж байгаа. Манай сургууль молекулын биологи биотехнологийн чиглэг заа. Энэ чиглэг бол агаасан оюутнуудад заасан. Тэгвэл Сараа багш маань боловсрол эзэмшсэн байдлаар 1972 онд Улаанбаатарын 2-р жилийг төгссөн. 1988 онд бол Оросын Ленинградын анхаахан дээд сургуулийг хүүхдийн химч мэргэжлийг төгссөн. 98 онд бол анхаахан сургууль магистр цалиг олгосон байна. 2004 оноос 2004 онд анхаахан доктор цалиг Японы Кагушимагийн сургууль хүүхдийн сургууль молекулын биологийн чиглэлээр
судалж анагаахны докторч болоод орсон. За 2009 онд бол ерөнхий мэдээлэл шинжилгээ ухааны их сургуулийн дэд профессор цаазыг хүртсэн. Харин энэ жил 2014 онд анагаахны шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн буюу утас манай сургууль анагаахны шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн гэртээ бас цаазж батны профессор болсон. Сараа багшийн маань сарантай багшийн маань ихжсэн ажил бол 1988-аас 99 оны хооронд одоо сургууль төгсөж ирээд хүүхдийн эмгэгний үндэслэл төрөв хүүхдийн клиникийн эмгэгнэрээ нэрээ хэмжлэгийн тасал их хэмж тэргүүлэх зэрэгтэй их хэмжээр тасалдгүй амын хэмжээнд ажиллаж ирсэн. Ингээд ажилласан 1999-ээс 2004 онд бол Японы Кагошима гэх сургууль докторийн сургууль явсан. Энэ үед хүүхдийн эмгэгний клиникийн аспирант туслах багшийн ажлыг бол хийж байсан. Харин 2004 онд төгсөж ирээд анагаахны шинжилгээ ухааны үндэсний сургууль 2004-өөс 2008 онд бол бичил анги ахлаа судлалын техник багш ахлах багшаар ажиллаж байна. 2004-өөс 2014 онд молекуляр биологи удамжийн техникийн эрхлэгч дэд профессор цогтойгоор ажиллаж байна. Тэгэхээр энэ 2014 оноос сургуулийн шинэ бүтэцэд ороод эндээс бол эсийн биологи техник молекуляр биологийн профессор багийн ахлагч профессор ажиллаад одоо ажиллаж байгаа. За сараа багш маань Орос, Англи, Япон хэлтэй судалгаа шинжилгээ явуулдаг. За сарантай багш маань шагнал хүндэтгэл өгөөрэй. 1999 онд хамгийн анх Японы засгийн газрын тэтгэлгээр судлаач докторийн програмын тэтгэлгийг бол хүртсэн. Энэ тэтгэлгийг бол тухайн үед 300 хүнээс 10 хүнд хүртсэн. Энд бол анагаахны салбараас сарантай багш маань ирдэж байна. Тэгвэл 2004 онд сарантай багш маань Японд сурч судалгаа хийгээд докторийн цалин аваад байгаа. Инамори прайс гэдэг энэ намын нэрмж залуу судлаач, залуу шилдэг судлаач шагналыг хүртсэн. Энэ шагнал маань нэр хүндтэй шагнал. Японы Кимшү бүс одоо зүүн өмнөд бүсний бүх ихтэй сургуулиуд судлаач энэ дотор байгалийн болон нийгмийн ухаан анагаах бүх судлаач дотроос залуу шилдэг судлаач болсон. Энэ бол тэр болон Японы хүмүүстэж одоо байдаг тийм том тэтгэл болсон байна. Багш маань 2007 онд ирэх хэдийн авралж 2012 онд ирэх хэдийн тэрмийн ажилтны цогт тэмдэг 2012 онд боловсролын шинжилгээ тэрмийн ажилтны цогт тэмдгүүдээс явуулсан. За тэгээд 2013 онд эмшүүс бүх багш нарын шилдэг багш болсон. Мөн 2014 онд 2013 оны ажил үйлсээр эрүүл мэндийн яамнаас шалгаруулдаг эрүүл мэндийн салбарын тэрүүний судлаач багш болсон. Энэ бол 2014 онд Монгол Японы форум болсон. Энэ форумын үеэр бол Японы эцэг сайдын яамнаас Монгол Японы харилцааг хөгжүүлж байгаа 10 хүн батламж гаргасан. Энэ батламжийг бол бүрдсэн хүмүүсийн нэг нь профессор Сарантай багш юм лээ. За ингээд дараагийн үйл ажиллагаанд тавхан хандуулъя. Тэгэхээр анагаахны доктор профессор Сарантай багш маань залуу судлаач багш нар оюутнуудаа зориулж өөрийн итгэл байна. Тэгээд багш бас нэг жоохон маш их информац авсан. Тэгээд та бүхэн цагийг авахгүй байна. Энэ жижигхэн ихтгэл өөрийнхөө туулж ирсэн туршлага дээр нэслээд ярьж өгөх өнөөдрийн батлаа. За тэгээд багш нар ярьж байгаа өнөөдрийн цагийн профессор тухай төсөөллийн тухай ярьж байна. Тэгээд импакт фактор гэж юу гэдэг тухай ойлголт тавьдаг. Тэгээд сэтгүүлд материал хэмжүүлэх, төсөл авах хэрэгжүүлэх
мэдээж сэтгүүлгүй төсөл ямар олон талаар хичээл төвлөрсөн бас нэг хэрэгтэй байна. Нэг ярьж байгаа шүү. За профессор гэдэг энэ мэргэжлийг 1982-аас 88 онд Ленинградын их сургууль сурч байгаа багшийн профессор гэдэг энэ бүтээл энэ мэргэжлийн хүмүүстэй анхаарал хэлцэжсэн. Яагаад гэвэл зөвхөн оюун дипломыг гадаадаас ирсэн оюунуудыг профессор уулзах тухайн мэргэжлийн профессор шалгалтай байсан. Тэгэхээр зэрэг гадаадын оюунууд гэж ирэх зөвхөн тэгээд тэр дундаа орсуудыг бодлоо техникийн багш нар авчиж байхад гадаадаас ирсэн оюунуудаа тухайн мэргэжлийг толгойлж байгаа профессор шалгалтай байсан. Тийм учраас бас их онхоо нэрийг бодоод өөрсдийнхөө нэрийг бодоод маш сайн уншиж авдаг байсан. Хаашч гарцаа уншиж авдаг байсан. Тэгээд профессор багш нар бас сургуулийнхаа нэрхэндээ бодоод ирээдүйд олон улсуудад ажиллах хүмүүсийнхаа мэргэжлийн төвшинг сайжруулахын тулд зөвхөн профессор багш шалгалтыг авдаг байсан. Тийм учраас анх профессор гэдэг нь агуу гэдэг оюутан цайнаас тийм ойлголт багшийн дотор төрж ирсэн. За тэгээд дараагийн удаа багш 10 жил хэлсэн дүрд ажилласан гэж таамаг ойлгосон хэмжээ. Тэгээд тэгэхээр дараагийн удаа профессор гэдэг хүний энэ цалиныг ахаад аспирантур сурч байхдаа буюу даахтын зэргийг хангаалах гэж сурч байгаа хугацаанд багш нас хийж таарсан. Яагаад намайг бодож авсан юм бэ? Жин хичээл яатай нэг юм байсан. Тэгээд хоёр дахь төгсөлт маань байсан профессор маань Яшихомын Хамаа гэдэг энэ одоо профессор орж ирсэн. Тэгэхээр зэрэг 1999-2000 онд энэ их сургуульд сурахтаа багш нар Принцэнд гаргаж байгаа, удахгүй гаргаж байгаа ийм багшийн гар дээр очсон. Тэгэхээр зэрэг 200 бас их санаа манай бас учруулсан л та. Яагаад гэхээр зэрэг бусад хүмүүс шууд очиод профессорынхаа одоо гартаа удирдах байгаа ажлыг нь шууд үргэлж хийлээ тодорхой хэсгийг аваад тэрнийг ингээд дэлгэрүүлээд өөрсдийнхээ ажлыг хийдэг. Тэгэхээр багшийн бодлого гэхээр зэрэг Принцэнд удахгүй гаргаж байгаа ийм профессорыг хүлээж авсан. Яагаад мэргэжлийнхаа чиглэлээр яваад очихоор яалтчгүй юм профессорыг авсан багш нар шийдвэр. За ингээд 2001 оноос 2003 он шинэ профессор иртэл 2 жилийн хугацаа. Энэ хугацаа хэрвээ юм хийж дуусахгүй докторийн зэрэггүйгээр нутг руугаа яваад их хэцүү байсан. Тийм учраас зайлшгүй хийж дуусна гэсэн ийм бодолтой баг одоо ажиллаж хийж байсан. Тэгээ мэдээж хэрэг гүйцэтгэгч багш нар одоо энэ хугацаанд ажиллаж байсан. Ихтэй профессорын позишн гэдэг профессорын байр суурьтай тийм амархан хүн шууд сонгогддог. Тийм нэг хүнээр шууд сонгогддог. Энийг зоримт таамаг бас өөрийнхөө туршлагыг хэлье гэж бодсон. Тэгэхээр багшууд одоо 3 сарын 31-нд гэхэд хамгийн сүүлийнхээ хичээлийг заагаад хүндэтгэлийнхаа лекцийг уншиж ингээд явсан. 4 сарын 1-ээс хичээл шинжил эхэлдэг учраас багш маань тэгээд шүтсүүлсэн. За тэгээд тэр хооронд гүйцэтгэх профессорыг өөрөөр хүлээж байгаа бол бүх ажлыг нэгээж таслахгүйгээр явуулна. Тэгээ энэ хооронд бүх Японы улс даяараа, бүх институт даяараа Хагошимагийн их сургуулийн бүгд эндээс судлалыг хийхнээр одоо нээлттэй профессорын оролцоо байршуулах шалгалт хийсэн. За энэ шалгалт мэдээж өнөөдөр хийгээд маргааш явдаг маш олон профессорууд тэр позишнийг авах зорилготойгоор ингэ шалгагдсан. Тэгээд шалгалтаа явсаар юм 2 жил болсон. Шинэ профессор маань яалтчгүй 2-3 онд орж ирсэн. Асар их хүчтэй, асар их бүтээлч юм залуу багшаас нь бол нэг 5-6 гаруй үйлдвэрийн юм одоо энэ профессораас өөрөө цусны хаалгын чиглэлээр ажилладаг. Тэгээ багш маань энэ багшаас юу сурсан гэхээр бүтээлч сэтгэлгээ авах сурсан. Аюу хурдтай. Ерөөсөө орон орон тэр техникийг ирүүлж ирсэн. Өөрийнхөө багийг асар хурдтай босгож ирээ. Тэгээд шинэ одоо ажиллах хүчийг бол нэмж өгчээсэн. Профессорыг дагаад Японд бол өөрийнх нь асар их мөнгө дагаад аваад ирдэг. Тийм учраас орчин үеийн техник технологиг тэр чигээр өөрчилж ирсэн л та. За тэгээд багшийнхаа удаатай яатаа сонсох бол би одоо маш сайн дуусдаг. Багштай жил болгоо тэгээд явуулдаг.
жилд нэг л удаа шинжилгээ батгуулдаг явуулаад тэгээд нөгөөдхөө тэгээд багшаа энэ л хийх хүсээ таньгаа амжилт хүсье гэж олжлон шинжилгээний төлөв гэж бичдэг нэг удаа явуулаад тэгээд би постдокийн 3 сарын өмнө 2 жилийн өмнө техникээр очсон. Тэгэхэд багштайгаа бас таарсан надтай уулзаж ирж ирсэн. Тэгээд яриан дундаа чам нэг удаа чамаас ил цагт ирээгүй шүү сараа гэж хэлжсэн. Тийм учраас энийг бодлогоогоор тийм зүгээр энэхийн юм шиг хандаад байгаа боловч хүн хүнтэй харьцаа гэдэг ямар их чухал байдаг юм бэ гэдгийг энэ багшаас мэдэрчээсэн. За тэгээд багшаас хүн чанар хүнтэй ажиллах тухай маш их юм шингээж авсан. Яагаад тэгэхээр намайг дөнгөж очиход багш маань шууд анхааруулж за чи ихлээр энэ хүмүүстэй танилцсан, энэ хүмүүсийн дунд ажиллах учраас гэж ингэ зааж ирсэн. Жохон тасаад ирэнгүүт багш маань ирээд за санаж ойлгож байна. Их өдөр болгон өдөр уулзсан ярилцсан багш юус үйл хөдлөлөөр нэг аюул сайн сонсдог байсан. Тэгээд надад юу гэж хэлсэн гэхээр за би одоо удахгүй тэтгэврт гарах гэж мэдж байгаа гэсэн яа тэгэхээр хэлмээрээ л бүгд ярилцсан. Тэгээд тэгсэн чинь за би тэтгэврт гарах учраас би чам сэдв өгөхгүй. За агшгүй дээрээс би чамайг өдөртөж ажиллах ихтэй манай техник гол чиглэлээр батуулаад зөвхөн эмчийн дотоод талбар гэсэн 3 чиглэлээр байдаг судалгааны ажил хийдэг. Тэгэхээр энэ 3 чиглэлийн багтай би хашуучлаас нартай чимээ танилцуулаад байна. Чи 3-нд нэг жилийн хугацаанд ажиллаад үзсэн. Тэгээ ажилласныхаа дараа ихэд хинтээ ажиллах гэдгийг хэлвэл багш нар хэрэг дэвсгэн хэлж өгөө. Ингээд би одоо сэтгэл хөдлөл тэтгэврт гарах болох нэ гэж ингэж хэлж. Тэгээ буудлынтай ажилласан асар мундаг баг олон их өндөр мэдлэгтэй багууд үлдчихсэн. Ялангуяа математикийн хэсгийн бол хүүхдийн математикийн Америк нэр хүндтэй тийм өндөр профессор үлдчихсэн. Тэгээд яагаад ч энэхийн дотоод халдварлуу хэмтэй ажиллах авруугаа орсон. Ингээд миний судалгааны ажил өөрөө ирчээ би таасан байдлаар явж ирсэн. За тэгээ багштай хэлээд багшаа энэ судалгааны багтаа хүмүүсийн хувьд ярилцаж хэлэх маш амар юм аа. Энтэй намайг ортолоод өгчээ гэж хэлээд тэгээд тэр судалгааны баг руу орж багийн нэг шиг болж ажилласан байна шүү дээ. За тэгээд тухайн үед байж исэн гэрнийгийн ухааны гэдэг залуу байсан. 2002 онд төгсөөд энэ бол 2006 онд төгсөөд яваад гисэн. Тэгтээ одоо гэрнийгийн бодох том профессор болсон. Бид 5 жилийн ихтэй харилцаж байгаа сүүлийн 2-3 жил харилцаагаа одоо болсон. За чухал яагаад гэж ихтэй жил бол бодоо бас мэдчихлээ байна явуулдаг. Тэгээ энэ залуугаас би юу сурсан гэхээр хөрсөг зөвлөмж маш их өгдөг гэсэн. Тэгэхээр бидний дунд ч гэсэн хөрсөг зөвлөмж маш дутагддаг. Хөрсөг зөвлөмж гэдэг нь чи энийг болохгүй байна. Энээсээ илүү сайжруулж чи яг хөрсөг байдлаар ингэж хэлдэг. Тэгэхээр монголчууд бас зарим үг яг тийм байдлаар хэлэхээр зэрэг зарим буруу ойлгох. Одоо зарим юмуд өгөөд байгаа юм хатаар тийм. Гэтэл хөрсөг зөвлөмж маш их болдог юм шиг. Ялангуяа амьдралыг аваад явах энэ бол бас хаашинч гарцаагүй зөв чиглэлүүд төлөвлөдөг юм бол хөрсөг зөвлөмж гэдэг. Тэр зөвхөн найз нөхөр хэлэхгүй шүү дээ. Өдөрж байгаа багш чинь хэлэн хамт ажиллаж байгаа хүмүүс чинь хэлэн тэр дунжинд яаж байгаа бүх хамт олонд ч хэлхийг өгсөн. Тэгэхээр нэг зөв юм өөрт чи хийж шүү шиг нэгэд зөв болгох ийм чадвар үүнд бас байх хэрэгтэй. За ингээд чи миний нөгөө эмхийн дотоод халтурын хамгийн ахлагч маань энэ ахлагч маань тухайн үед зөвхөн багш байсан. Одоо бол манай Тагошин институтын микробиологийн эхлэгч профессор болсон. Асар мундаг залтай энэ залуу байсан. Энэ залуугаас юу хийх сурсан гэхээр өөрийнхөө үндэсний төлөв зүтгэх энэ аян чиглэлийг сурсан. Надад ерөөсөө зөвхөн яхууны төлөв ажилладаг юм уу. Тэгэхээр зэрэг багшийн бас сэтгэл юу гэдэг вэ? Аль ч улсаар хаана очиод ажиллана. Аль ч тийм газар өөрийнхөө мөрөгийг төлөвлөж очиод зогсно. Хин нэг батаа сараа гэдгээр хүмүүс өлөгдөхгүй шүү дээ. Монгол хэл өнгөлддөг. Тийм учраас өөрийнхөө үндэсний төлөв зүтгэх ариун чин зориг өөрт чинь байгаасаа үйлдэлээр тэрийг харуулж байгаасаа гэж. Тийм учраас миний яриан дээр болон ялангуяа гадагшаа явах маш их өнцгөр үзэл бодол дотроос төлдөг. Тэгээд тэрний хамт төлөв бас их тэнцдэг. Ийм
гэж төрсөн гэж. Өшөө бас энэ хүнээс би юу их шингэж сурсан гэхээр итгэх гэж сурсан. Яагаад тэгэхээр зэрэг газар Япон хэлний гэхгүй дан Японоор ярьдаг ийм хамтлал дотор очиж орсон. Тэгээ хамгийн ихнийхээ артаа санаад итгэхээр зэрэг одоо яхан хоёр дүү шиг дотор жижигхэн үгээр мартан их хэмжлээ. Тэгээ хар хэлдэг хэлэхээр тэр болон санаагаа авч. Тэгэхээр энэ надад яг хажуудаас суулгаж байгаа асар их ачаалттай залуу байсан. Их мод. Гэсэн нэг өөр орой дан цаг хүлээгээс сууж ивэл хашиг хурж ивэл хажууд байна. За та өнөөдөр юу бэлдсэн бэ? Тэр минийхээ аюул сайн нэгдүгээр цэцэж өгдөг. Хоёрдугаар англи хэл дээр чи тэр агуулгын өдрийг муу хэлээд байна. Тэр үдийг хэлээ Япон аудиторт сонсогдохоор бол Япон хэл дээр надад цаг гаргасан. Чи одоо юу юм бэ? Өөрөө бэлдэх хэрэггүйгээр өөрөө эхлэх бэлдэж өгдөг. Тэгээ яваад сураад ирэх за саяасан одоо өөрөө бэлдэж шүү та гэж хэлээд нэгээд яваад өгч. Тэгэхээр хүнийг дагуулж сурах тийм ээ. Тэгээ тэр сан одоо хүртэл байдаг. Би доктор магистр шагнуудаа яг хамгийн сүүлд хамгаалах төхөөд ирэх юм их амьдралд риск ихтэй эрсдлэгтэй тийм ихтгэл тавих тохиолдолд зайлшгүй хажуудаас суулгах гэж өнөөдгөө одоо толгойд ортол сайн талын муу талын бүгднийг үзчихээд ингэж гардаг манай техникийн багш нар ерөнхийдөө харуулж байсан. За тэгэхээр энэ залуугаас их юм сурсан гэж бас боддог. За хоёр дахь нэг хэсэг фактор дэлтэй. Тэгэхээр энэ фактор энэ багшийн тодорхой хэмжээний хүмүүстэй бол өөрөө гаргасан бүлгүүдтэй энэ фактортай сэтгүүлүүдийн ихний үндсэн багшнуудыг тавьсан байна. Тэгэхээр зэрэг 0.8-аас 6.4 хүртэлх тодорхой хэмжээний фактортай энэ сэтгүүлүүдийн өгүүлэл судалгаа маань одоо нэг гараад явж байна. Тэгэхээр энэ фактор гэж юу юм бэ гэдэг ойлголттой. Тэгэхээр зэрэг тэр Википедиад аль болохоор өндөр фактортай сэтгүүл гаргахыг одоо эргэлздэг болж байна. Яг төгсөж ирээд 2005 онд энэ фактор гэж юу гэдэг нь яагаад сургуулийн багш нартай ярьж мэдээлэл өгч ирсэн. Тэгээд тэрний дараагаас шалгуулах үзүүлэлтээр фактор маш их хэмжээний одоо юуны хэмжээ болж орж ирж ирсэн байна. За тэгээд энэ сэтгүүл юу өгөх вэ? Мэдээж хэрэг судалгааныхаа ажлыг ямар журналд өгөх вэ гэдгээр тодорхойлоод тэгээд чиглэлийнхаа журналыг жагсааж гаргах ёстой. Тэгээд дараа нь тэр дотроос за альхуу явуулах гэсэн юм байна. Тэгээд өөрийнхөө жишээндээ хэлж байгаа хамгийн анх удаа Journal of Clinical Microbiology гэдэг дээр гаргасан. Тэгээд тэр дээр гаргаад тэгэхээр зэрэг эхлээд багштайгаа ярьсан л та. За аль юу өгөх вэ? Намаа шүү. Чи номын сан өгөх үү? Яг халдвар төвчин буюу микробиологи гэдэг чиглэлийн бүх сэтгүүлүүдийг жагсаад авдаг гэдэг. Жагсаатай инфаркт батраа жагсаа гэсэн. Орой багшаа би өөртөө барьсан зогсож байсан. Тэгээ хамгийн дээд тал англи улсад гаргадаг infectious diseases гэдэг журнал аюул өндөр факттай тэр бичигдсэн байсан. За хоёул юу өгдөг өгүүлбэр дуусч. Тэгэхээр ямар багш авах гэдэг гэсэн чинь өгөөд үзсэн. Тэгээ бид яг аппликейшн хийгээд тэрийг өгсөн. Харамсалтай тодорхой хугацааны дараа одоо таны тийм өгүүлбэр тийм сайн талтай болж манайх энэ журналд хэлэх юм харагдсан. За тэгээд ихээр зэрэг ахад одоо багшаа яах вэ? Санаагаарч маш их уурсан. Гэсэн чинь санаа алдах юусэн байх. Хоёлаа дараагийн чигсаад Journal of Clinical Microbiology гэж байсан учраас энэ рүү өгдөг. Тэгээд өгсөн. Тэгээд өгсөн чинь харин акцент тавьж тодорхой засвар хийгээд акценттэй болсон. Тэгэхээр зэрэг энэ тийм амархан одоо таныг хийгээд авчлаа гэж гарч ирэх байна шүү дээ. За хоёрт нь манай залуу судлаач маш их халтдаг нэрсийн жагсаалт болно. Тэгэхээр зэрэг нэг хүний ажил гэж хязгаарч байна. Энэ бол баг хамтлагийн ажил гарч ирдэг. За хоёрдугаар мэдээж хэрэг хамгийн хийсэн хүнээ түүнийг толгойлж байгаа профессор хаана бичих вэ? Ийм цааш өгдөг. Манайхан бол багшаас асуугүйгээр монгол сайхан ирэх явдал оруулаад ирдэг. Тэгэхээр энийг бас цэцлэх юм ястай. Яг тэгэхээр юм бичихтэй үгээр ажиллаад байна. За мэдээж ихний бомб яг гартаж хийсэн хүмүүс байдаг. За тэгээд хамгийн сүүлд ямар нэрсэж хийсэн гэхээр тухайн салбарыг толгойлж байгаа хүмүүс
эцэг нэрс орж ирдэг. Яагаад гэхээр тэр тэдний энэ ажил гүйцэтгэсэн шүү гэдэг утгаараа профессоруудын манер тэгээд шинэ хуучин хоёр профессор манер хоёулаа хийчихсэн гэж хэлсэн байна шүү дээ. За энэ бас чиний дэлгэр сонсож байна. Тэгэхээр сэтгүүл материал хийлүүлэх гэдэг бол тийм одоо санийх дээр их багш нь хоёр туугатай тийм хийж өгчээж гаргасан байна шүү дээ. Тэгээд үнэхээр маш их хурдан хэрэгшээл тулгардаг. Тэгэхээр зэрэг энэ хүн хэрэгшээлийг даван дуулж тааж чадвал маш их хурдан амжилтанд хүрнэ гэдэг ерөөсөө л энэ үнгийн үг байна тийм. За 14 онд хийгдсэн нэг ажил маань болохоор зэрэг багш нарт орж байгаа. За Америкийн нэгдсэн улсаас гардаг циркуляшны сэтгүүл маш их алдартай. Тэгээд сэтгүүл бас хэлсэн энэ орчин хийсэн их баярлалтай. Тэгэхээр зүрхний чиглэлээр бас асар их ажил бас хийж ирсэн. Тэгээд тэрний дагуу энэ сэтгүүл хийж бэлж ирсэн байгаа. Тэгэхээр энэ сэтгүүл маань импакт болон 6.4 гэсэн. За дэлхийн өөрийн хараантаар 10 тооцоод 117 журналаас дээрээс 10 ингээд бас дугаараар орж ирдэг юм журнал байгаа. Тэгээд циркуляшн маш их олон зүйлийг одоо тодорхой салбар сэтгүүлүүдтэй байдаг. Тэгэхээр энэ сэтгүүл дээр манай баг ямар ажил хийсэн юм бэ гэдгийг товчхон хэлсэн. Яагаад тэгэхээр манай нэгдүгээр бичигдсэн багш маань болохоор зэрэг 20 жилийн турш зүрхний long QT синдром гэдэг энэ бол төвшлэг юм чинь. Тэгэхээр long QT синдромын 20 жилийн турш клиник эмнэлзийн шинж тэмдгээр дагаад явсан ийм ажил байсан. Тэгээ багш өөрөө хэлэлтэнд ингээ өгөх гэхээр одоо их бага гэдэг сэтгүүл тавьдаг. Энэ их олон жил багсан, энэ их ховор байгаа зүгээр ингээд хэлэлцмээргүй байна гэд тэгээд төр муу хэвлүүлэх ажлаа зогсоогоо багшийн тэр хугацаанд яваа байж байгаа хугацаанд энийг сараа хийгээд өгч туслаад өгч байсан. Тэгээ өөрийн маань үндсэн пейпер гарцсан байсан учраас багш нэг татгалзаагүй. Тэгээд энийг генетикийн онцлогоос хувирлал бүхэл бүтэн лабораторид манай хүүхдийн техникийн лабораторид байсан учраас генетикийн онцлогоо хийдэггүй байсан л да. Тэгээд багш болохгүй юм аахгүй гэдэг нь багштайгаа нэгдээд орж ирсэн. За тэгээд лабораторийн бүх ажлыг суулгуулаад харин багш маань төсөлтэй байсан учраас нэгсэн бүх юм авч өгч ирсэн. Тэгээд генетикийн онцлогоо маш өвдөлтөй хийсэн. За тэгээд 2000 онд төгсөөд маш нэрхтэй дараагийнхаа хүнийг яг өөрөө хийсэн зүйлс сургачаад тэгээд төлөвлөгөөг мэдэрсэн. Тэгээд 11 жилийн дараа буюу одоо хэлжсэнээс хойш тэгээд 12 онд циркуляшнийг өгөөд багш болсон. Дараа нь 12 төсөлтэй 13 онд хүлээж авсан. Бид нар маш их баяртай байсан. Яагаад гэвэл манай багийн олон жилийн ажил өнөглөхөөс гарсан. Тэгэхээр би анх суурилтаа хүртэл ойргүй хараал сууж байсан. Тэгээд тэгэхээр зэрэг энэ бол үсэг ажил байдаг шүү гэж та мэдрүүлээ гэж юм жишээ багш татаж байна л да. За PubMed-д байгаа байдлаар харагдаж байна тийм ээ. Тэгэхээр залуу судлаачид бас зайлшгүй нэг юм хэлэх ёстой юм юу гэхээр Health Science University орноогийн багш нэг хуучин нэрээр орчуулчихжээ. Гэтэ одоо шинэ болсон шүү дээ. Шинэ нэрээр бичээ. Тэгэхээр зэрэг энэ дээр шинээр тавихад багштайгаа нийлэл харьцдаг байсан зайлшгүй. Энэ хамт олонны энэ нэрээр иршиж сурах хэрэгтэй. Энэ дэвлэлд байгаа шүү. Энийн ачаар бид нар юм хийж байгаа шүү гэж сургуулийнхаа нэрийг олон улсад гаргаж байгаа нэг жишээ маань юм л дээ. Тэгэхээр зэрэг тухайн хүний нэр гаргахаас илүү энэ аль улсны аль институтын хүнбэ гэдэг л зүйлээр тооцогддог. Тэгэхээр манай институтын хийдэг үсэг байна шүү. Тийм учраас энүүгээр хариулж байгаа учраас энэ хайрыг хаан ч юмсан зайлшгүй бичиж байгаарэ гэдгийг та санал авч байна гэж юм тийм. За тэгээд 13 онд хийлэгдсэн бас нэг өгүүлбэр маань таагдаж байна. Тэгэхээр энэ өгүүлбэр маань бас ялгаагүй бас манай Health Science University өгүүлбэр гэдэг нэр гарч ирж байгаа. Энэ нэрийг багш нь Австрид байхдаа энэ хамт олонны дунд хэлсэн. Тэгэхээр зэрэг мэдээж өөрийнхөө дээр таслаад болон нэр хэлбэртэй сайн хийж их ёстой байдаг тийм ээ. Тэгээд энэ сайн хамт олонны дотор 5 сар хүртэл багш нь ажиллаж тэгээд 3 жилийн дараа
энэ өгүүлбэр гэсэн байна ш. Тэгэхээр өгүүлэг гэдэг нь өнөөдөр бичиж дуусаад хагас дотор бичээд маргааш нь хэвлүүлэхний дараа явдаг тийм зүйл биш байх шүү гэдгийг энэ таатанаас харуулсан. За тэгэхээр төсөл яаж хэцүү явагддаг вэ? Төсөл нацыг яриад төслийн информациас та бүхэн бас сонирхолтой болов гэж өгөөд тэгээд бэрхшээлүүд гэсэн багшны ярьсан. Тэгэхээр зөв багшийн төсөл би бол Монгол тэгээд нэг төсөл төсөлсөн. Бусад хугацаанд бол дандаа эсвэл жижигхэн төслүүдийг удирчсан эсвэл хүний төсөлд гүйцэтгэгчийг ажиллаж байсан. За энэ бол 11-ээс 13 онд шинж тухайн технологийн сангийн том төсөл аваад энэ дээр бид Helicobacter pylori нэмгийн нутгийн амгийн вирулент болон энэ төсөлдөг генотипийн өөрчлөлт шинжийг судлаадаг ийм төсөл авсан. Яагаад тэгэхээр Helicobacter-ыг Монгол ерөөсөө цэвэр өсгөл гаргаж чаддаг байсан. За ингээд бие багшны шиг шахсан учраас хашийн ярьсан юм шиг тэгээд ерөнхийдөө би өөрөө ч энэгээр нэг шиг үнсэн. Тэгээд ерөөсөө энэ рүү орох төслийг төслийг авах гэсэн. За мэдээж иргэний хоолны үзүүлэлтүүдийг хайр болгох одоо гаргацсан байна. Тэгээд та бүхэн бас сонирхлын үнээс энэ хоолн атлет нар ажилттай Helicobacter-ээс хүрээ гаргаж авсан арга аргачлал одоо батлагдчихсан байна. Тэгээд юу харагдчихэв гэхээр чихэнд амгсгийн нутрионтсоор плантромицин бол маш өндөр төсвөрчсөн байна гэж байна. Тэгэхээр бидний нөгөө эмчнэрийн ам бичиж өгөх өгөөд байдаг эмчилгээнд бидний дунд байгаа энэ халдвар үүсгэж байгаа юм аа их төсвөрчсөн байгаа шүү гэдэг анхудаа дэта Монгол дэта гарсан. За тэгээд бас нэг сонирхол нь юу гэхээр зэрэг нэг юмд хоёр юмд гурван юм тасалтай бол хоёрч зэрэгцээд тасал үүсчихдэг байна шүү дээ. За энэ таслуудынхаа тийм энүүдийн комбинацуудыг харуулсан байна. Тэгэхээр энэ слайдаас бас нэг айрын юм юу гэхээр бидний үзээд байгаа 6 юм нэг хүнээс харсан зургал нэг төсвөртэй гарсан. За энэ бол одоо дараа нь юугаар нэмжлэх вэ гэдэг асуултуудаар орно гэсэн байна тийм. Та бүхэн мэдээж хэлэх гэдэг нь хотоодны хавдар үүсдэг. Тэр хотоодны хавдар гэдэг нь шалтгаан бичиг гэсэн үг тийм. Тэр хотоодны хавдрыг эмчлэх маш хэцүү гэдэг хэлсэн. Тэгээд нэг минут 2 минут 3 минут тасалтай хүмүүсийн клиник оршихыг харахад арга үүсэл баярч байна гэдэг ийм дэйта одоо дүүдлийг хийж шууд гарч ирж байна. За бид маш их олон бүрэлдэхүүн чанарыг генетик дээр бол судалсан. За бүгд докторийн диссертацид бодлого болох гэдэг сайн дэйта одоо зөвлөж байгаа. За энэс одоо гадаадд байна бол олон улсын ихтгэл толгой, дотоодын ихтгэлтэй бас толгой. За эдгээр шинжилгээний өгүүлэг 6 нэсэдүүрүүдээр онцлог шинжилгээний бүтэн зөвлөмж гаргаж чаддаг. Энэ төслийг сайн хаасан шинжилгээгээр. За тэгээд төслийг bijүүлэх бэрхшээл үүсэж байна. Багш тоонд хөрөж ирсэн байна. Тийм үү? За байлаа ч гэсэн бид болцооныхаа нэрээр орчин үед хангах тохиолдол юм байна. Энэ бол хөрөнгө. Тэгэхээр зэрэг судалгааны ажил сургууль тодорхой бодлогоор зайлшгүй хөрөнгө бодож байгаа хэрэгтэй. Суур онцлогооны уралж Монголоос авах маш хэцүү. Тэгээд энэ дээр тохиомжтой их үүсдэг. Гадаадаас хаагаад авахар зэрэг зайлшгүй гаднаас дамжуулж авах юм байна. Энэ хэцүү. За их орны үйлдвэрлэлийн уралж за маргал байх гэж хэлж байна. За дистрибьютор компани маш хэцүү. Тэгэхээр энэ дээр дистрибьютор компаниудын 10 нас их хэрэгтэй байдаг. Тэгэхээр үнийн санал нь байнга ихсдэг. 3 жил нь одоо тэгээд тэрний төсөлтөд болоод ингээд зохицуулаад биччихээ их хичээлийн өмнө их өсөв. Одоо манай улсын эдийн засгийн инфляцаас маш их хамаардаг. Тэгээд хоёр дахиад өсчөд авч үзүү, авах үзүү, авах төсөл явахгүй, ажил урагшлахгүй их нэгдээ замаараа уур тойрногоо хойд тойрногоо гэдэг тийм ажил бас тайван бидний дунд бас үүсдэг. За өөрсдөө гаднаас зөвхөн дамжуулах байх гэж ийм ажил бас асар их одоо асуудал болж ирдэг. Одоо өөрөөр хэлбэл бүх солонгосоос өнөөдөр мессеж ирэх гэж байна. Тийм байгаа тэр хүнтэй уулзаад профессионалист нь тэрийг аваад ирж за тэгвэл ингээд ирэхээр энд байгаа хүмүүсийн ажлыг урагшлуулж байна. Ийм л яриа бидний дунд бүрэн төшөөлөв.
баялагын дээр хэд хэд удаа очиж бүрэлдэжсэн. За магадлал итгэмжлэгцэн лабораторид Монголд одоо аюул одоо байхгүй гэж хэлж байна. Тийм учраас та бүхний өндөр итгэвтэй сэтгүүл лабораторийн дэйта гаргах гэхээр зэрэг эхлээд бид нар юугаар хэмждэг вэ гэхээр энэ улсын магадлал итгэмжлэгцэн лаборатори өмнө байдаг бүрдүүн гаргадаг лаборатори юм гэдэг. Ам цаана дүүрэг. Тэгэхээр энүүгээр бас манай даатганд үгүйсгэх тийм бодлого ерөнхийдөө бол байдаг л та. Тэгэхээр зэрэг энэ бас байдаг байна шүү дээ. За тэгээд 10 жилийн өмнө хэрэгцээ одоо яг багш нар доктор хамгаалж ирж байгаа. Багштай зэрэгцэж ажиллаж ирсэн. Маш мундаг оюуны өндөр баттай зайлшгүй докторийнхаа зэргийг хамгаалаад эрдэмтэн болсон залууч. Ерөөсөө л тэр чигээрээ Америк руу барьчихсан. Монгол эдийн засгийн байдал маш муу байсан. Тэгээд ерөөсөө Монголд очиход амьдрал байхгүй ш. Бид нар очиж юу хийх юм? Тэгээд тэр чигтээ тэгэхээр багш дотроо хаалцчихсан. Амьдралд 2 удаа хүний төлөөс хаалцчихсан. Нэг нь болохоор их сайхан мэрэгсэн инженер маань эдийн засгийн инфляцаар бүгд инглиш гараад нөгөө юу зөвд болчихсон тийм. Тэгээд ганцхан зөвд болчихсон. Тэгэхэд их хамсаж ирсэн. Хоёрт нь тэр их өндөр мэрэгсэн улсууд иргэд ирэхгүй байна гэдэг. Энэ бол бас маш их харамсалтай тийм дотор сэтгэл их төрж ирсэн. Тэгэхээр одоо болох хүмүүс ихээр яг сурдаг болж өшөө дээрээс нь их хоорондоо эргээд ирдэг болсон байна. Тэгэхээр энэ их олон оюуны потенциал зайлшгүй дотроо байж залуучуудаа шавартай хэлдэг. Яваад сурах үзэг хараад үзэл бодлож өөрчлөлтөд эргээд ороод ирдэг гэж ингэж хэлдэг. Ганцхан энэ хурцшаа энэ сайхан байгаад гэхэд зөвхөн энэ сууж байгаа бидний монголчууд яшгүй гэж таван хэлмээр байна л та. Тэгэхээр энэ дээр нь эзэн болох улсууд биднээс үрэх юм байна. Бид нар л байгаа шүү. Тэгэхээр ийм сайхан бодод эргэж ирээд амьдралаа цэцгэлүүлж игээ гэдгийг л одоо залуучуудаа шаардлагатай бас хэлмээр байна л та. Тэгээд бид нар хийх боломжтой хийх. Эндээ багш бидний зөвлөлтөөр баталгаатай профессор хэлжсэн энэ слайдс багш бичлэл татаад өөрийнхөө хэлтгэлийг дуусгах гэсэн. Тэгэхээр зэрэг бид нарт ийг биеийг ойлгож ажиллах, мэдэж ажиллах, мэдрэмжтэй ажиллах гэх. Тэгээд бид нар мэдэж ажиллах чадвал нэг баг болж ажиллаж байна. Нэг баг болж ажиллаж чадвал бид нар дэлхийн түвшинд сүлжээ байгуулж байна. Хоорондоо холбоотой ажил. Олон өөр салбар байсан ч бид нар нэгдэж ажиллана. Тэгээд өндөр технологиг өөрсдөө суурьшуулна. Тэр өндөр технологиг өөрсдөө суурьшуулж зайлшгүй өөр улсын хийж байгаа ажил шүлсэн улсаа шаардлага байна. Бид нар өөрсдөө гэдэг. Тэгээд тиймэр бид нарт амжилт энүүхэн байна гэдгийг одоо та бүхэн хэлэх гэсэн. Хоёрдугаар бид олон улс өрсөлдөх үйсэн. Шүү. Тийм үү? Тэгээд бас нэг юм дээр бодож их олон багш нарын ярьж байгаа сэдвүүд татаж авсан байх гэж багш нар бодож байна. Тэгэхээр олон улсад өрсөлдөх үз. Үндэсний тэргүүлэх ангаах биологийн эрдэм шинжилгээний судалгааны мундаг том институт болёо гэдэг энэ маш их таалагдсан. Тэгэхээр зэрэг энэ том институт болоход та бид нар л хэлэх учраас энэ цаг хугацаа удахгүй байна. Удахгүй бидний хажууд ирнэ шүү. Тийм итгэлтэйгээр хэдүүл өнөөдөр чадахгүй чадсан төлөө зөвлөж ажиллая гэх лекцээ тусах тийм үү? Тэр дундаа залуу багш нар оюутнуудаас сандрын багшаас асуулт байвал одоо чөлөөтэй асууж байна. Асуулт бий. За асуултаа багш. За баярлалаа.
нэг лекцээс сонсоод хоёулаа гоё уран зэрэг авлаа. Тэгээд миний асуулт нь бол та ерөнхийдөө ойлгоход яаж ингэж гоё уран зэрэг өгдөг. Би тэрний лекцээс одоо хичээлийн бус зүйлийг яриад аюу гоё уран зэрэг авах гэдэг. Тэгээд хичээлээ яг одоо явуулж байгаа. Ямар уран зэрэг яаж өгдөг вэ? Уран зориггүй бол те ямар нэг итгэлийн үйлчлэггүй хөнгө багшаа болох юм хэлсэн. Би энэ дотор их олон хүмүүс миний лекцийг сонсч ирсэн гэж байна. Ядуугай мэрэгжлийн лекц. Тиймээс бүгдээ сонсч. Тэгээд сонсч ирсэн хүмүүс өөрөө юу гэж дүгнэж ярих нь бас нэг үг тийм ээ. Тэгээд яг мэрэгжлийн үүднээс лекцэн дээр болоод юмыг ялангуяа ихтэй сургуулийн төвшний лекц болоод бүхнийг хамж ярьдаггүй. Тэгэхээр нэг сэдв номын 2-3 бүлэг болдог. Тиймээс тэгэхээр зөв манайхны дунд нэг тийм ойлголт яваад байдаг та. Яагаад тэгэхээр зэрэг лекцэн дээр сонсоод нэмж уншихгүйгээр тэр хангалттай гэсэн юм. Үгүй юм. Лекц бол юмыг базаа, багцлаа, чиглүүлж өгөх юм хэрэгтэй. Тийм учраас тэр их зүйлүүдийг ихтэй сургуульд сурч байгаа хүмүүс өөрсдөө мэдээллийг хайж судлах чадвар сурах. Тэгэхээр би өөрөө оюутан цагт 30 жилийн өмнөх санагдалтай. Тэгэхээр бид нар бол одоо гадаадын оюутнуудыг сайн сурах ёстой гэж үүднээс Орос оюутнуудыг хажууд бид нар тамаагүй илүү боломжийг олгоод номын сангаас одоо Орос оюутнууд авч уншиж чаддгүй тэр их номуудыг зөвхөн гадаад оюутнуудад өгдөг. Очоод лекцэн дээрээс очиж сонсч нэг сонсчод эргээд уншихад маш сайн тогтдог. Тийм учраас лекцийг сонсчод тэгээд би хаанаас дутуу ойлгоцсон байна гэдгийг номноос хайдаг. Тэгээд тэр их олон сургууль мэдээж яг анатомийн ном өндрийг болчих чийжтэн тийм ясан дээр анатомич гэж ярьдаг тийм чийжлэхээс өөр. Харин одоо жишээлбэл тухайн үед молекул биологи гэж авахгүй байсан шүү дээ. Энэ чинь бас нэг шин. Тэгэхээр зэрэг тэрийг тэнд зориулсан материалыг хүн тухайн жилийн номоос авч уншдаг. Тэгэхээр нэг сэдвээр бэлтгэхийн тулд бид нар орой очиж юусоо заахгүй. Тэгээд зүгээр нэг шокч гэх юм уу, нийтмж гэх юм уу, одоо анаахын сургууль октод их сурдаг тийм. Техникийн сургууль ирчүүл их сурдаг. Тэгээд анаахын сургуулиар политехникийн хүүхдүүд их хэмжээтэй оюутнууд тэгээд ороод ирэхдээ эдгээр дээр очих аюул хэцүү. Маргаас очиодтай маргаан шүүлэхдээ гэх юм номоо тавьгаад орон дээр хараад цаашаа хараад октыг хамтас орчдөг гэж ингэж юм. Уулнууд бид нар чинь цаг сайхан өнгөрөе гэж ирж байгаа шүү дээ. Эсвэл аль нэг октуудыг аваад кино үзье ч гэдэг юм уу тийм. Тэгээд ангаахад орсон нэгэн бие чиглэлийг ингээд сонгоод авсан хүмүүсгүй зайлшгүй маш өргөн мэддэг. Тийм учраас багасаа уншиж суус уншихгүйгээр тархичин хийжээж хүлээж авах. Нэг жишээ их татаж ярьдаг даа гэсэн. Өөрийнхөө бодлого дээрч, лекцэн дээрч. Ягаад тэгэхээр зэрэг биеийн тамирчин хүн олимпиад том тэмцээн амжилт гаргахын тулд тэр зайлшгүй яадаг вэ гэхээр зэрэг өдөр тутмын асар их ачааллыг өөр дээрээ тавьж дадлаждаг. Тийм ээ. Тэгэхээр зэрэг түүний бочингууд ялангуяа ийм эсийн болчин одоо бочинг бүрдүүлдэг эсвэл баян ачааллтай ажилладаг гэсэн байна. Тэгээд тэр юундээ басдаг. Олимпиад амжилт гаргачаад эргээд тэр хүн тэр дасгалыг хийхгүй тухайн эсэхад тэрийг мартаж эхэлдэг шүү ачааллыг багч чадваргүй бол тэрэндээ яг адилхан мэдрэлийн эсрүүд хэрвээ чи үргэлж бодтой уншиж байхгүй бол тэгээд уншихаа болчих юм бол мэдээллийг авч чадхаа болчих юм бол тэр яадаг байна. Эргээгээ түүний хүлээж авах маш хэцүү, зэрэгт хэцүү. Тийм учраас өөрийнхөө биеийн эсрүүдийг ялангуяа залуу эсрүүдийг байнга ачааллаж ажлын байдлаар байлгаж багасаа сурах хэрэгтэй. Хичээх зав. Тэгээд мэдээж хүүхдүүдтэй сайн хийвэл багш нар ууштай. Нэг магистр төгссөн одоо хятад
био технологийн чиглэлээр сурч байгаа. Миний анхны экстерн хүүхдээсэн. Тэгэхээр экстерн хүүхдийн юу гэж ярьсан, найз залуу юу гэж ярьсан гэхээр багш ажлын хэрэгэл улам сайхан ажиллаад улам их багтдаг. Юмын хийх хүсэл мөн чих заримдаа хичээн гэж ярьсан. Тэгэхээр зэрэг хүн сайн ажиллаад байвал түүний урамын үг хэлэхэд бол тэрийг ерөөс харамлах шаардлага байхгүй гэж би боддог. Өшөө дээрээс үйл ажиллагаагаар маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Харин буруу яваад байвал загнах нь бол юу ч тийм ээ. Тэгэхээр зэрэг түүнийг ухааруулах гэж багш нэмлээс үздэг. За тэгээд тодорхой хэмжээгээр тэрний засвыг бас их болдог. Тийм байна. За миний асуулт бол хийсэн юм яас оюутнууд донд ялангуяа гадаад суралцж байгаа хүмүүсөө чухал ах гэж бодлоо. Асууж байгаа зүйл маань юу бэ гэхээр яг судлаач гэдэг хүний бахархлын тэмээ үсэндээ яг юугаар бахархаж юунаас орон зайг авч юунаас тийш чучиг олж авч явах хэрэгтэй юм гэдэг талаас асуусан. Судлаач гэдэг бүхэл бас Японд очиж өөртөө шингээж мэдэрч хийсэн. Яг тэгэхээр эхлээд би судлаач оюутнаар явсан. Судлаач оюутнаар явсан чинь манай багш нөөсөө эхлээд 1-2 сар надад ажиллаад эхлэх үедээ энэ хүний доктор авах гэж өөрөө шийдсэн байна. Тэгэхээр гэр бүл маань бас хоёр хүүхдийн хичээж гэнтэй. Тэгээд ерөөсөө энийг дуусгачаад Монгол руу буцах гэсэн юм бодолтой байсан. Тэгээд тэгсэн чинь багш үгүй чи бол PhD-гээ дуусгана. Тэгэхээр багш маань шараа харах бэлгийн бас их өөрөөдөг бахаа гэж багш бодож байна. Тэгээд докторийн шалгалт удахгүй болох гэж байгаа. Чи үзээд алдахгүй юу гэсэн. Багш нь 200 хүнтэй аюул том заах ганцаархан гадаад хүн болж шалгалтаа өгч ингэж ирж ирсэн. Тэгээд шалгалтаа өгч тэмцэнгүй тэр чинь шууд хариу өгөхгүй шүү дээ. Түүний сарын дараа хариу өгсөн. Тэгээд гэсэн чинь сарын дараа хариу гарч би гэсэн аюул баяр. Хоёрт яаж гэр бүлтэй хэлнэ гэж бодсон. Тэгээд нөхөртэй юу яриад байгаа юм чи жоохон хөвгтөд би энэ чиг зодорч яа гэж бас ярих байсан байна та. Тэгээд таны ч бас их зөв учраас их зөв хүлээж авсан гэж би боддог. Тэгээд за яах вэ сарын чи манай урьд сурах гэж байгаа юм байна. Тэгээд хөвгтөдөө яах вэ? Би бол ажиллаа гэж явж чадах. За энийг бол хоёулаа зэгцрээд болсон яа. Тэгэхээр Японы нэг даван тал бусад улсуудаас ямар нэг түүхээр гэр бүлээрээ докторийн сургалтанд сурч байна. Тийм учраас манай олон оюутнууд дандаа гэр бүл авч явсан. Тэр маань их сайн дэмжлэг болсон. Тийм үү? Тэгээ хоёр тэгээд багш нь чагуу мөрөндөө барьж гүйдэг хүн байсан. Тэгээд хинэгч хүн байсан. Тэгээд бүтэн 11 жил багш ажилласан шүү дээ. Ажиллаж багшлаа. Тэгээд тэргүүл зэрэг удахгүй хавцаа явж байгаа шалгалтаа Японы явах шалгалт болж байна гэж шалгалт өгч ирсэн. Тэгээд ихээр зэрэг чагнуурыг пипет хэлсэн л доо. Тэгээд би анх очиж пипет яаж өгдөг юм. Тэгээд өөрөө сайн Японы хэлбэртэй надад нэг лаборант тийм одоо технишн гэж ярьдаг тийм яг лабораторид ажилладаг тэр хүн бас. Тэгээд өөртөө бас их хэлбэртэй. Тэгээд пипетийг ажиллаж сурахын тулд тийм бас аюул цаг хэрэг болт юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас оюутан хүмүүстэй эхлээд хамгийн түрүү молекулын биологи хичээлийн дадлага багтаад зайлшгүй пипетийн юмтай танилцуулъя. Жижиг хэмжээний хүнийг яаж хэмжих вэ гэдгийг үзүүлье. Пипетийн гарын тавьж сургая гэж анх тэрнээ авчаад энэ дадлага хичээлийг оруулж ирсэн шүү дээ. Тэгээд их хичээлээр мэдээж ирэх багшлаа. Тэгээд баг дотор болж ажиллана. Тэгээд бүгд сэтгэл ялангуяа судалгааны сэтгэлийг өөрөө хайж байна. Чи тэрийг хийгээрэй гэж яхан хүн ер нь л хэлэхгүй шүү. Тэгээд тийм учраас тэр их таалмаг дотор чимэг өрсөлдөж маш их яригддаг. Тийм учраас тэр өрсөлдөнд маш бэлэн байж байна. Тэгээд одоо айх байна. Тэр том хөвч юм байна. Тодорхой шалгуур үзүүлэлт. Тухайн акцент байгууллага энэ профессор цааны төлөвлөлт та юу хийж
үзье гэдэг шалгуур үзүүлэлт одоо хөргий. Тэгэхээр нэгдүгээр та энэ шалгуур үзүүлэлтийг өнөөдөр суугаад маргааш ингэж хизээж байх. Тийм учраас хит их карьер хөдөлгөөн байгаа. Хит залуугаас мэдлэг муутай багтдаг дээшээ гарах гэж хүсдэг. Тэгэхээр мараа багш хэрвээ сууж исэн бол би мараа багшны лекцнээс нэг үг маш их таалагдсан. Би бэл төгссөн шүү дээ гэж. Агин төгссөн. Аяас их төгссөн. Тэгээд тэгэхээр зэрэг мараа багшны лекцнээс бүхэн цаг хугацаатай гэдэг үг маш их таалагдсан. Тэгээд тэр цаг хугацаа хит их байвсгал хит их хурдтай байх ч эсвэл ардаа гаргаж засагдаж маш тэрнээс илүү их цаг авдаг. Тэгээд тэгэхээр зэрэг яг л ихэд ажиллаад бас энэ ажлыг хий гэсэн чин сэтгэлтэй бол хоёрдугаар нийгэм хамт олондоо бас өөрөө чинь Монгол улсад байгаа байр суурь ямар шүү байна гэдэг тухайн цаг үеийг хөл хэлж ажилласан. Тэгээд өдөр тутмын багшны ихийн ядгалдаа цагт байртаа юу ч хийж болохгүй. Маш их юм байна шүү дээ. Тийм учраас гадаадаас ялангуяа төсөөд ирж байгаа залуучуудыг би адвокат болох хугацаа өгдөг. Тэгээд гадаас багтаага уусгаа ажилтнууд тасгаад шахаад. Чихэн ямар ч хамаагүй өнөөдөр ажиллах хийж чаддаг болчихсон. Тэгээд тэгэхээр тэрнтэй зурлаад байдаггүй. Тэр би дах чадварыг өөртөө бүгд барьж. Тэгэхээр тэр байна. Тэгээд түрүүчийн ярьжсэн багш нь нэг олон жил ажиллаж байхдаа багшнаас авч ирсэн тэр сайн чанаруудыг өөртөө шингэх. Тэгээд цэрэн баш активчин бас нэг хийжсэн үг аягүй сайн байна. Яагаад гэхээр нэг хурал дээр нэг залуу очиргол хитомны бэрээ гэж хэлдэг. Тэгэхээр багш урдаас нэг сарч. Тэгээд өшөө дээрээс нь ямар нэг олон хүмүүсийн доод байсан учраас хашир ингээд чанга яриад гэж чадахгүйсэн байна. Өшөө дээрээс нь гараа явуулсан гэж. Тэгээд би ч гэсэн байхаа багштай би яагаад юу гэсэн үг юм гэдэг нь асуусан чинь. Гараа жаачаа ингээд хаа ийсэн чи дүүд гэж байсан чинь. Би сасраа дээ гэж. Тэгээд тэгэхээр манайх хүмүүс маш их байдаг. Хичнээн муу гэж ярьж байгаа тэр муу авсаахан чанар маш их. Тийм учраас маш нэг хүмүүс сайн юм үлдээд өөртөө шинэ хийсэн гэдэг тийм бодлоо явсаар байгаад ирсэн. Одоо ийм хүмүүс ирнэ. Эхлээд багшны зочин профессортай ирэхдээ зайхаа энийг хамгийн сүүлд хийсэн лекцийн лекц ч яг одоо дараа зүгээр ихтгэл сонирхолтой бас нэг сони юм сонсож байгаа гэдэг үгнээсээ ярьж байгаа юм да. Тэгэхээр би лекцийг босгож ирэх гэж эхлээд боддог. Шууд суугаад хийдэггүй. За аль талаас нь ямар аудитор сонсох вэ? Аль төвшөнд ярих вэ? Юу информац өгөх үү гэдгийг аймаг надад. Мэргэжлийн ихтэй зөвхөн сургалтын хөтөлбөрт орсон лекц шалгуур шүү дээ. Хөтөлбөрийн дагуу аж үүсгэхгүйгээр бүгдийг бацаж авах. Тэгээд тэрэн дээр одоо манайх чинь нөгөө анхны сургалтын Аз Монголын үсгийн төвшний нэг аттестацийг орсон шүү дээ. Хэдэн жил өмнө. Тэгэхээр одоо бүх багш нарт болгож байгаа тэр экспертүүд ирээд танаас үзсэн байсан. Тэгээд нэг сайд тайлбар өгөхгүй хангалттай суугаад байсан өнөөдөр ч магадгүй заавалж байгаа юм гэсэн хатаар эхлээд ярьж эхлэх гэсэн. Тэгээд тодорхой хэмжээний хариулт болохгүй байна. Бид нөгөө үзлээ яалтч хөрвүүлж гарч ирээд байсан. Тэгээд нэг одоо танаас сургуулийн хөтөлбөртөө оруулж хамгийн сүүлийн гарч иж тухай SARS гараад удаагүй гэсэн мэдээлэл. Тэгээд SARS энэ энийг яаж ингэж хөтөлбөрөөр өөрчилж байгаа юм бэ?
гэдэг энгийн асуулт юм шиг байна. Та аюул тийм сургуулийн хөтөлбөрийг цагсан тийм асуулт гарч ирсэн гэдэг. Тэгээд тэгэхээр асуулт хэлсэн. За бид нар саарсан тухайн мэдээлэл Монгол хэлтийн анхаарал салбарт арай их таваад ирчихсэн. Бид нар олон улсын түвшинд авах яваа гэж үзэж байгаа. Тийм үү? Тэгээд саарс гэдэг чинь одоо тэндээс гараад тэгээд тийм үлдсэн гэж тийм л хүчин шүү. Тэгэхээр саарсад амьсгалын замаар дамждаг. Тэгэхээр манай хөтөлбөр амьсгалын замын үүсгэгчдийн тухай баталгүйн халдвар төвчний хөтөлбөр явуулдаг. Тэгэхээр тэр лекцэн дээр бид нар сургалтын албанаас өгсөн 20-25 мөрийн өөрчлөлт хийж болно. Жил болгон апдейт хийж болно гэсэн энэ зарчмын дагуу бид нар өөрчлөлт. Тийм учраас мэдээж бид нар амьсгалын замын үүсгэгчтэй хоолыг ярина. Гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр таны яриад байгаа асуугаад байгаа сарс чинь байгаа мэдээлэл өгөөд 3 жил хийж байна. Тэгээс тэр хүн ахаад надаас манай хамт олонс хийж байгаа. Тэгээд бид төгтөй ажилладаг аваад гарч ирсэн шүү дээ. Энэ бас жишээ нэг татвараа тэр сайхнарынхаа тэр хүн цаг үетэйгээр тухайн үед зөв талаас нь бодож өөрсдийнхөө үндэснийг хангаж, сургалтаа хангаж ажиллаж сурах хэрэгтэй гэж байна. Хоёрт мэдээж дэгц бэлдэж байгаа үед саарсан мэдээллийг шинэ гарсан мэдээллийг багш нар баяж өгч ярил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гуравт тэгэхээр тодорхой хэмжээгээр мэрэгжлийн хичээл хаашин ч хөдөлгөөний хийгдсэн тийм хэмжээний ярих хүн ялангуяа бакалаврын төвшөнд юу ярих вэ? Магистр докторийн төвшөнд юу ярих вэ? Инженерийн төвшөнд юу ярих вэ гэж угаасаа цаанаасаа заагдсан өөр параметр. За харин таны мэдхүн зүйл гэхээр хүн зааш бодож байгаа шаардлага. Юу юм амжилтанд хүрэх вэ? Бас нэг бодох. Тэгээд ийм итгэл бэлтгэхгүй гэж хэлээд байсан. Яагаад тэгэхээр мараа багш надад юусэн би чи хамгийн отхон профессор шүү. Тэгээд хамгийн нэгдүгээр та чи биш шүү гэж чадвараа надад багш хэлсэн байхаа гэж бодож байна. Тэгээд би юу ярих гэсэн чинь ерөөсөө хэдэн минут 20 хүмүүсийн дунд асуултанд хариулсараа тэгэхээр асуултанд хариулж чадахгүй гэж одоо юу арах гэдэг гэж бодлоо. Тэгээд ингээд зөвшөөрсөн байна. Тэгээд өчигдөр сонсдоггүй багш та 20 минутын итгэл тавихгүй тэнд ч ойлгосон багш нар ч ирэх ба тэгээд ярьсан чи нэрээ нэртэй юу ярих вэ гэсэн сэтгэл ингээд төрсөн байна. Тэгээд сэтгүүлд болон төсөл энэ авах энэ бэрхшээлийн талаар нэлээд амарсан багш та одоо энэ дотор байж байгаа хугацаанд багш нарт мэдээлэл өгөөч. Тэгээд өөрийнхөө хийж ирсэн тийм туршлагатай зориулсан энэ мэдээллийг өгөхөд хүмүүсийг сануулж ирсэн. Тэгэхээр энэ мэдээлэл манай залуучуудад төвшөлтэй байдаг учраас энэ сэдвүүдийг яриагээ тэгээд 120 хүн тэр мэдээлэл аваад тэр бусад мэдээллүүдийг шинжилж таатай холбож энэ лекцийг асуусан гэдэг. Тэгэхээр лекц юу хийх гэдэг нь тэгэхээр өөрийнхөө мэдлэгийг өөр боловсруулж хөгжүүлж бай. Байнга өөрөөс үлдсэж бай. Тэр гэсэн үг. Тэгээд тэрүүгээр ярих юм аа маш сайн баяжуулж басгаж ирж байгаа юм даа. Бас нэг сүүлийн нэг лекц гэхээр өнөөдөр гэсэн тийм үү? Өнөөдөр гэдэг сэдвээр шинэ авч байгаа пирамид гэх хоёр бүтэц лекц хийсэн. Бас сууж байгаа хоёр бүтэц маш их тийм одоо сайхан хийж бас энэ бас лекцийг басгаж ирсэн. Аль талаас нь юу гэж ярих вэ? Тэгэхээр тэнд ямар агуулгад орсон гэхээр зүгээр ном унших байгаа хөрөлж байгаа юм биш. Өөрөөс зохиолын ном уншиж байгаа хөрөлж байгаа юм биш. Энэ сургууль сурч номын мөнгө өгж байгаа намтаа хөрөлж байгаа. Тэгээд төшөө дээрээс нь хуучин бидний үеийн намтаа хөрөлдөг. Төшөө дээрээс нь шинэ үеийн намтаа хөрөлдөг юм байна. Тэгээд тэрэн дээр цахим номуудын тухай цахим цагаануудыг яаж эзэмшиж номыг унших тухай ном унших гэдэг нь номын зохиолтой биш. Бүх мэрэгчлийн номыг уншиж байгаа гэдэг чинь та намтаа хөрөлж байна. Тэндээс асар их юм хүн ихгүй юм олж аваа шүү гэдэг ийм агуулгуудтай лекц болгож байсан юм да. Тэгэхээр зэрэг лекцийг мэдээлэл авах, тэрэндээ бэлтгэхийн дагуу тийм холбож зайлшгүй бэлтгэж чаддаг. Тэгээд би анаахны докторын зэрэг хамгаалсан хүмүүсийг дандаа хийдэг. Дээд мэрэгжил
гаргасан хүн бүх юмдээ анализ хийх чадвартай. Тухайн мэргэжлээрээ доктор цог авчихсан хүн уран хүрэх чадвартай болдсон шүү. Тийм учраас одоо хэдэгтэй яхаа та нийгмийн эрүүл мэндийн магистрт гэж нэг хоёр шүүж яачихсан. Яагаад би болтгүй юм гэж хариулж ирсэн л да. Яагаад тэгэхээр нэгэн цог гэдэг чинь хүний анализ хийх чадварыг өргөсгдөг. Тэгээд мөчн дээрээ төлөвлөөр хаашаач хуурч орж болно. Тийм учраас анхны дэд сургалт өгсөн өчнөө сайхан хүмүүс бизнестэй асар мундаг амжилттай явж. Тэгэхээр бид чинь дээд боловсролын чинь таамаг бизнес сэтгэлгээ өөр боловсролыг тэр чиглэн зүгээр өгчихсөн юм гэсэн байна. Тэгээд өөрөө тэрнээ бий даа чадвартай болж байна. Тэгээд дээд боловсролоо дагаад шилжин өргөх чадвар. Цолоо дагаад яаж юм альч мэрэгчлээ орж базаж авах чадвар. Сууд байна шүү. Сонголтын бодлого зохицуулалтын газрын дараа анхаахны доктор Эрдэнэ Огсмар таамаглав. Сэвнэ. Санаачлаа тэгээд өнөөдөр энэ үйлчлэгээ зөвхөн болж байгаа. Сонголтын техник хандлага үргэлжлүүлсэн багшны хоёр тоотой байлаа. Тэгээд манай сургуульд таамаглаж хамгийн өндөр багш байгаа юм байна. Багшийн хамгийн дээд профессор цол. Тийм профессор гэдэг цолыг авч байгаа багш нар байна. Зарим нь өөрчлөсөн гэсэн тийм. Энэ профессор гэдэг цолыг 40 хэмжээ авч байгаа. 30 хэмжээ авч байгаа. Түрүүндээ баярлалаа үйлчилсэн багш нараа байна. Тийм ч учраас манай багш нарыг хүндэтгэж профессор шинийн хүндэтгэж өгөх хүрэлцээсэн та бүхэн дарснаа хэлье. Цолыг дараж яа гэдэг гэдэг шиг цолыг дараж бас олон энэ цол хүрэх гэж бол маш олон зүйл хийж таараа. Мөн цолтод профессорын цолыг уснаас хойш энэ өөрсдийн эрхлэх хүсэл өөр гэж олон зүйл бас гарч байна. Тэгэхээр би ранч өгчтэй ярьж байхад багш өгчний төгс энэ цолд профессорын цолыг авах ямар их замыг болтон яаж үргэлжлэх гэдэг бас багш нар яа тиймээс дуртай хийсэн гэсэн сайн өнөөдөр багшийн илтгэл энэ үйлчлэгийг хийж яаж бүтээх яаж бүтээх ямар хэмж зааж байгааг өөртөө үзүүлэх вэ гэдэг бас дуртаж өгсөн бас багш нар байлаа. Тэгээд ер нь дараагийн нийт 26 профессор илтгэл явуулах байлаа. Энэ профессор гэдэг нь ямар үүрэгтэй техник болсон юм. Энэ профессор гэдэг нь тухайн багийн салбарыг асууж байж байгаа чинь ингэснээр яаж бодлоо яаж бодлоо нийтийн хэрхэн судалгаачдыг улам цааш хөгжүүлэхийн залуу хөшгөлтэй яаж нөлөөлөхийн энэ бүхэн бид бүхэн багшнараас суралцах байхаа. Тэгээд энэ 26 профессор маань анхудаа манай сургуульд профессорын шүүхээс үйл ажиллагаа явуулж байна. Цаашдын үйл ажиллагаа олон бүртгүүлэлт ивэлтэй бас хэлэлтэй тийм л бахаач гэж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа сонирхсан баярлалаа. Одоо манай төлөв эсийн боловсрол мэдээллийн төлбөрийг хэрэгжүүлэх зүйлс бүгднээ шинэ явуулсан үйл ажиллагааны хамгийн анхны
төчмөр профессор манай техник профессор багш Сарантуй багшийн тэгээд та бүхэн маш их өгөөжтэй ирээдүйн амьдрал чинь маш их мэдээлэл өгсөн ийм ярьсан байсан хаад найдаж байна. Ингээд манай техник хамт олонны зүгээс хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд Сараа багшлаа техник хамт олонны зүгээс бас бэлдсэн бүлэг авахаар бэлдсэн байна. Тийм учраас бид багш Сараа багштай зориулаад энэ хамтлагийн зүгээс ийм их сайн схем бодлого бичсэн байж байгаа. За ингээд хүрэлцэн тав баярлалаа. Өнөөдөр үйл ажиллагаа үзүүлсэн мэдээ.